Mass Berlin холбоос зохион байгуулж байгаа Эрчүүдийн цувралынхаа fashion design гэсэн мэргэжлийн талаар ярилцж байгаа 8 дугаар дугаараа үргэлжлүүлээ. 2 дугаар хэсэгтээ хэдүүлээ их сургууль болгон оюутны амьдралын талаар илүү ярилцах байгаа. Тэгээд хоёр оролцогч байгаа танилцуулгаас өмнө Mass Berlin-ийгаа бас танилцуулъя. Mass Berlin Германд дах оюутан болон мэргэжил эзэмшигч залуусын холбоо. Тэгээд одоогоор 4 жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа хугацаанд маш олон төслүүд хэрэгжүүлж ирсний нэг нь бол энэ. Тэгээд Германд ирээгүй ч гэсэн манай холбоогоос ингээд Монголд байгаа хүмүүс ч гэсэн Германтай холбоотой мэдээллүүдийг хүргэж явах зорилгынхаа дагуу энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Ингээд хоёр спикер руугаа оръё. Тэгээд хамгийн түрүүнд хулангаа танилцуулъя. Хулан маань болохоор 10 жилийн Герман улс төгсөөд тэгээд нэг жил гоё gap year хийгээд дэлхийгээр Шинэ Зеландаар аялсан байгаа. Тэгээд аялсныхаа эцэст тэр хулан маань тэрээ эргэж хулан маань Берлин хотын Humboldt их сургуулийг математикийн ангид орсон байгаа. Тэгээд одоо сүүлийнхаа семестрт сурж байгаа математикийн ангийнхаа. Тэгээд төгсөн байгаа. Тэгээд төгсөн ангидаа сурж явах явцтай хулан маань одоо бас UDK гээд Universität der Künste гээд Берлиний бас алдартай сургуульд одоо fashion design-ийн ангиар ороод сурж байгаа. Тэгээд тэр нь болохоор яагаад тийх болсон бэ гэх юм бол бас өмнө нь Парист сурагч оюутан солилцоогоор тэгээд би бодохдоо тэгж бодсон. Парист нэг сурч солилцоо хийж байгаа хоорондоо Парисын амар fashionable хүмүүсийг хараад ерөөсөө дизайнер сурлаа гэж бодсон юм. Ямар ч лээс олон тэрийнхаа талаар илүү дэлгэрэнгүй бас өөрөө ярина бах. За тэгээд зоологийн маань хувьд бол 2015 онд Монгол Улсын их сургуулийг сэтгэл судлалаар төгсөөд тэгээ 2018 онд Stoff Rauschlabel гээд Берлиний байгууллагт нэг жил дадлага хийгээд тэгээд тэрнийхээ төгсгөлд 2019 онд Берлин хотын Hochschule für Technik und Wirtschaft гээд HTW дэд сургуульд загварын дизайны ангид элсэж ороод суралцж байгаа. Тэгээд одоогоор зоолцмаа маань 5 дугаар семестр буюу 3 дугаар курстээ сурч байгаа. Тэгээд 2020 оноос ахуулаад Берлин хот дахь говь Кашмирийн sales assistant болон онлайн логистикийн customer service хэсэгт нь ажиллаж байгаа мэргэжлээрээ. Ингээд хүмүүсийн айгуйг асуусан байсан нэг асуулт байсан. Тэрнгээр шууд эхлэе гэж бодож байна. Тэр нь болохоор юу гэх юм бол Герман улсад загварын дизайнераар сурах нь хэр их чанартай вэ гэж асуусан байгаа байхгүй. Тэгээд ойлгомжтой. Ягаад гэвэл Европ руу явж байгаа бол бас оронд нь Итали юм уу Франц руу явж болно шүү. Тэгээд түрүүний хулангийн хэлжсэнтэй адилхан. Тийм болохоор тоор яагаад Германыг сонгосон бэ? Яг ямар шалтгаан байсан бэ? Тэгээд ер нь Германд fashion designer хийх нь хэр үндэслэлтэй тий зөвлөхөр вэ гэж бодож байна. За одоо миний гэх юм бол надад бас жоохон харьцуулалт байхгүй юм л да. Тэгэхээр Монголд би загвараар өөрөө сураагүй. Германд ирээд анх загвараар сурсан. Гэхдээ одоо ингээд бодоод ингээд харах юм бол Герман юугаар онцлогтой гэх юм бол надад илүү Германы одоо загварч гэлтгүй ер нь бол яг боловсролын систем дээрээ хүнийг айгүй тийм өөрийгөө олох тэр одоо өөртөө итгэлтэй байх тэгээд бусдын өмнө өөрийнхөө бодлыг зөв зэгцтэй илэрхийлэх тэр тал дээр илүү амар сайн бас зааж зөвлөж одоо бүр цаанаас нь ингэж боловсролын систем хүртэл тэрэндээ ингэж шингэсэн байт юм шиг санагдсан. Тэгээ би тэрийг юунаас анзаарсан гэхээр жишээлбэл манай сургууль одоо загварын дизайн анги мөртлөө бид нарт одоо гендерийн одоо сэтгэл судлал бас ордог. Тэгээд гендер яагаад ийм юм байдаг. Тэгээд феминизм эсвэл одоо эрэгтэй эмэгтэй гендерийн одоо асуудал ч юм уу. Тэгээд тэр болгоныг ингэж би зүгээр загвараар сурж байгаа мөртлөө энийг ингэж Германд сурж байгаа нь илүү тийм хүний эрх одоо эмэгтэй хүн мөртлөө бас яг л адилхан бүх юмаа яг одоо боломжтой амжилттай ажиллах боломжтой гэдгийг илүү энд сурсан юм шиг надад санагдаад идэв. Тийм байж сонирхолтой тийм хичээл үздэг гэхээр бас тийм байсан. Тэр айгүй сонирхолтой байсан. Тэгээд би бүр вау гэж бодчихсон бүр. Тэр амар гоё ангиасан тийм. Зүгээр сурна загвар гаргана гэж бодоод ирсэн чинь цаанаас нүг хүн болгоно гэсэн. Окей, хулангийн хувьд ямар байсан бэ?
Герман сурах ер нь? Миний хувьд болохоор би герман хэлтэй. Тэгэхээр аль хамгийн эвтэйхэн нь нэг талаараа тэгээ би үгийн математикийн сурцсан болохоор би яг Берлинд байна гэдг нь тодорхой байсан. Гэхдээ би ер нь яагаад Берлин явсан бэ гэхээр Берлин болохоор яг ингээд амар германууд Берлинийг герман гэдэг үү? Одоо Берлин чинь өөр ингэсэн амар юм international team одоо хот гэдэг юм уу да тий зөндөө хүмүүс англиар илүү их ярина. Тэгээ янз бүрийн орн тэгээд Берлин ч бас амар юм одоо political тэгэхээр ер нь ингээд яг амьдрал ингээд буцалж байгаа юм шиг санагдсан. Тэгээд сүүлийн үед ч гэсэн fashion ч гэсэн Берлинаас ингээд амар хөгжиж байгаа юм шиг миний хувьд санагдсан. Ингээд одоо нэг Берлиний нэг юм одоо стил гарч ирж байгаа ч гэдэг юм уу тий одоо Berghain гэдэг одоо Берлинийх нь мэтгэл ах. Нэг тиймэрхүү стил юм гарч ирж байгаа. Тэгэхээр надад ингээд яг дөнгөж хөгжиж байгаа тий одоо юм fashion дэлхийд нэг юм хөгшин одоо Парис ч юм бол амар хөгшин имэйл гэсэн үг штэ хажууд нь. Тэгээд одоо арай залуу гэх юм бол Лондон болохоор арай нэг гэтэл нэг 30 гарсан хүн юм шиг тий нэг юм олон жил ингээд яг fashion world дэлхийд ингэж нэртэй байгаа хот гэх юм бол тэгээд Берлин болохоор яг ингээд шинэ дөнгөж ингээд хөгжиж байгаа юу ч болох би юм магадaltaй болохоор надад бас амар сонирхолтой санагдсан. Тэгээд тэгсэн мөртлөө дэлхийд бүх өөр метрополитай амар сайн холбогдсон. Тэгээд тэглэж бас хүн чинь одоо дөнгөж бакалавра хийж байгаа. Тэгэхээр дараа нь мастера хийхээр эндээс хаашаа ч явах боломжтой. Тэгэхээр ер нь эхлээд суурь энд суулгачвал тэгээ германуудын бас ажлын мораль гэж байна шүү дээ. Одоо яаж сайн ажиллах, ингэж тууштай юм аа хийх тэгээд яг ингээд цагаа барих те ингээд ер нь юм одоо ажлаа сайн яаж сайн ажиллах тэрийг бас амар сурч байгаа. Тэгээ тэрийг эртдээ сураад авчвал бас дутхгүй байх гэж би бодож байна. Тэгвэл төрөний холонгийн зөвлөлттэй энэ одоо өөрчлөлөд ярих юм бол одоо Герман болно яг хөө Берлин бас тусдаа тий нэг тийм сахилгагүй тийнейжер гэсэн үг ахна шүү дээ тий. Тэгээ айгу гоё ойлгомжтой хэллээ. Би ч гэсэн тэрнтэй бас санал нийлэхээр байна. Ерөнхийдөө бол ялгаагүй Германд Берлиний Fashion Week болвол ч гэсэн бас загварын ертөнцид өөрийн гэсэн байр суурьтай болцсон тий. Тэгээд Берлинээс гадна бас гэхдээ Düsseldorf ч гэсэн ер нь хувцсныхаа загварынхаа тэр нөгөө бизнесээр хамгийн их орлоготой байт юм байлээ. Ер нь аюу тийм орлого олсон. Тийм болохоор Германд fashion designer-аар сурах юм бол ерөөсөө алдсан юм болохгүй хаа гэсэн дүгнэлтэнд хүрч шүү дээ. Ер нь тий сурах бас адилхан чанартай олгодог гэж ойлгож болох нь тий их сургуулийн ч гэсэн. За тэгвэл төрөний нөгөө нэг зоологийн бас хэлжсэн зардал жоохон өндөртэй байдаг гэжсэн тий. Тэгэнгүүт угаасаа дугаар болгон дээрээс манай үзэгчдийн асуудаг нэг том сэдв гэх юм бол тэтгэлэг. Тэгээд яг нэг Германы эрдэм солилцох албаны даадын тэтгэлгүүдийг хүн болгон сонсч байсан баг. Гэхдээ ер нь дизайнтай холбоотой тэтгэлгүүд ямар шүү байдаг вэ? Олдсон хэрэг байдаг вэ? Тийм би өчтөр яг би өөрөө тэтгэлэг авч үзээгүй л дээ тэтгэлгээр сурдаггүй. Гэхдээ яг зүгээр нэг хэрэгтэй мэдээлэл болох үднээс яг тэтгэлгийн талаар судалж жоох үзсэн манай сургуулийн ярилцлага гэхдээ ХТВ-ийн тийм манай сургууль болохоор тэтгэлгийг хоёр төрлийн тэтгэлэг өгд юм байлээ. Тэрэнд нь болохоор эхнийх нь болохоор зүгээр стипендиум буюу Deutschland Stipendium гэж байсан байхаа Deutsche Stipendium. Тэр нь болохоор яг хувь хүнээс гарч ирдэг тэтгэлэг. Тэгээ одоо загварт сонирхолтой хүсэлтэй тийм хүмүүс одоо загвараар сурж байгаа оюутнуудыг ингэж тэтгэлэг өгдөг. Тэгээд тэрэнд нь материалаа бүрдүүлээд тэгээд нэг сарын 300 евро хавцаа тийм тэтгэлэг авдаг байсан. Тийм хувь хүнээс авдаг. Тэгээд өөр нэг тэтгэлэг нь болохоор тийм даадын тэтгэлэг бол байсан. Яг даадын би тэгээд ойлгохдоо даадын тэтгэлгийг зөвхөн одоо жишээлбэл инженер ч юм уу информатикаар сурдаг хүүхдүүд авдаг юм болов гэж ойлгосон чинь үгүй байсан. Яг загвараар бас сурж байгаа хүүхдүүд бас даадын тэтгэлгийг авч болд юм билээ. Гэхдээ 50 дахь шалгуур нь нэлээд өндөр байсан. Харсан чинь одоо 3 билүү 4 дахь семестр хүртлээр сурсан байх хэвээр. Тэгээд 4 дахь семестр хүртлээр бас
одоо юу н өндөр байх хэвээр дүн нь өндөр байх хэвээр сайн дурын ажил хийсэн байх хэвээр тэгээд яг хувийн нөгөө нэг санхүүгийн нөхцөл байдлыг бас баталсан тийм цаас бэлдэх хэвээр одоо чиний яг нөгөө юу чин үрдэг үгүй юу тэрийг бас баталгаажуулах хэвээр. Тэгээ энэ даадын тэтгэлгийг сонссон чинь харин харамсалтай 1-р курсын оюутан ч юм уу 1-2 дугаар семестрийн хүүхдүүд авах боломжгүй байсан. Зөвхөн одоо бакалаврын ажлаа хийхээс өмнөх шатных одоо 5-6 дугаар семестрийн хүүхдүүд тийм эсвэл мастерт яг өгч байсан. Мастрыг бол яг даадын тэтгэлэг бас авч болдог. Тийм болохоор яг үнэхээр чи тэтгэлгээр сурахыг хүсэж байгаа бол эхний 1-ээс 3 дахь семестртээ хичээлээ маш сайн хийх ёстой, сайн дурын ажил хийх ёстой. Тэгээд ер нь бол тэгэх юм бол даадаас бол нэг сар болгоно нэг хэрэгцээнийхаа яг мөнгөнд дөнгөнд заагаагүйсэн. Гэхдээ бол хангалттай даад гайгүй тэтгэлэг өгдөг баха. Тийм байна. Ааха. Яг албаар энэ хүмүүс мэдээлэл өгөх гээд бас судалсан баярлалаа. Тэгээд даадын тэр тэтгэлийг бас яг би ойлгож ин л да нэг цаана байгаа бодлогыг нь ягаад гэвэл фэшн дизайныг бол яалтчгүй хүн дурандаа нөгөө сурж байгаа мэргэжлүүдийн нэг гэж хэлчихье. Тэгэнгүүт бас нөгөө хүмүүс бас голоос нь нөгөө болох бас магадлал айгүй өндөртэй байдаг байх. Тэрсэлтэй тэгэнгүүт 1-р семестрээс нь авахудаад мөнгө өгсөн чинь нөгөө хүүхд нь хаяа явчихвал тэдний хувьд ямар ч тийм хэрэггүй инвестмент болж таарах болохоор эхнийхээ хэдэн чиглэлүүдэд ямарсан сураад энэнийгээ үргэлжлүүлээд төгснө гэдэг нь ойлгомжтой хүмүүсийг сонгох нь бас зөв юм байна. Тэгээд тэд нар нь тэгвэл тэрийг нь олвол Германд ирчээд л хөөцөлдөх юм байна шүү дээ. Дэлийг нь окей. Тэгээд би нэмээд юмлчихв. Ёо тэтгэлгээний хийх байхгүй маа гэхэд бас зөндөө ийм монголоор гэх юм бэ. Wettbewerb германаар тэмцээнүүд яадаг. Одоо нэг янз бүрийн ийм төсөл өгөөд тэгээд ямар ч дизайны хэддүгээр семестр ч хамаагүй хүн хамт ингэж оролцох боломжтой. Тэгээд тэрэндээ болохоор нэг 2000 евро ч юм уу те ингээ янз бүрийн тэмцээн байдаг. Тэр нь хэр томоос ахуулаад яг мөнгө хожих те эсвэл ямар нэгэн тэтгэлээ хожих тийм боломжууд бол зөндөө байдгийн байлээ. Гэхдээ тэрний хэцүү болохоор зөндөө өөр сургуулийн хүмүүс оролцож байгаа. Тэгээд яг тэдний юу шаардж байгаагаас нь тодорхой биш те. Яг тэр чинь нэг жоохон тоглоомд хожих шиг л бараг тийм магадл жоохон хэцүү. Гэхдээ бас боломж ол зөндөө байгаа. Манай сургуулийн нэг юм одоо нөгөө нэг мэйл банк явуулдаг. Нэг сартаа 1-2 удаа ингэж мэдээлэл өгдөг. Тэнд тийм юу тэмцээн явагдаж байгаа та нар анхаараарай гэж ер нь багш нараас бас тийм зөндөө мэдээлэл авдаг. Окей. Наад ч бас аягүй сонирхолтой юм ба шүү дээ. Тэгээд тэгвэл ерөнхийдөө бас тэмцээнийг ярьж эхэлснийх ер нь миний ойлгосноор бол танаа сургуулиудад аль алинд нь ороход айгүй шаардлага өндөртэй тэгээд тэрийг дагаад өрсөлдөөнтэй юм байна шүү дээ. Тэгээд нэг ангид бас одоо хууль эдийн засгийн шиг ингээд мянгуула биш те бас айгүй цөөхөлх нэдэг байх гэж ойлголоо. Тэнгүүд нэгт мэдээж айгүй ингээд тий хамт олонсог уур амьсгал үүсдэг байх. Нөгөө талаараа бас анханасаа амар өрсөлдөд ороод ирсэн. Тэгээ дээрээс нь сурж явах явцсан ч гэсэн ингээд хажууд нь тэмцээнүүд болол баян өрсөлдөх нийт юм байдалтай байдгүй. Ер нь оюутнуудын ингээд танаад ингээд салбарын хүмүүсийн хоорондох уур амьсгал ямар шүү байдаг вэ? За миний анзаарснаар бол манай анги бол яг 25 сурагчтай ангиараа л ордог. Яг нэг ангиас нөгөө анги руугаа яг бөөнөрөө ингээл хамтдаа явцдаг. Гэхдээ яг 2 групп хуваах юм бол нэг 12 болж хуваагддаг. Тэгээд яг өрсөлдөөн бол нэлээд байна. Гэхдээ нөгөө багийн ажил гэж айгүй хөгдөг учраас бас заавал нэг ойлгож ингэж харилцах учраас бас өрсөлдөөнөөс илүү бас нэг дэмжих шаардлага хаяа гарч ирдэг. Тэгээд одоо манай анги гэх юм бол ерөнхийдөө бол миний хувьд айгүй тийм гоё анги шиг санагддаг. Яагаад тэгэхээр одоо нэг нь модель олдохгүй байлаа гэхэд нөгөө одоо адилхан хувцас хийж байгаа оюутнаасаа өө чи миний модель олоод өгөөч төхөө гэлдэх юм бол нөгөөх нь хувцас хийж байгаа ч гэсэн за окей би тэгвэл чиний модель олоод өгчээ гэдэг ч юм уу тийм ингээл
тоодгүй. Тэгээд тэр нь одоо жишээлбэл хоорондоо нэг тийм оноог нь хасаад миний одоо цагийг үрээд одоо ингээд чиний хувцыг илүү гоё болгож ин гэж юусоо боддггүй. Яг л ингээд нёгийгээ яг дэмжээл ингээд айгүй явцдаг надад амар таалагдсан. Тийм ер нь бол өрсөлдөөн бол бас айгүй их ингээд нэгнийхээ хувцсыг харна тэгэл адилхан сэдв өгж байгаа шүү дээ угаасаа ингээл тэгэл энэ сэдвэр яаж юм гоё хувцс хийчихвэ гэд бүр ингээд зарим нь бүр вау гэтэл гоё юмнууд хийндэ тэнгүүд ингээл дотроо ингээл жоохон шаарлахаал тий ёо ямар лаг гоё юм хийчихвэ миний хувцс гэсэн чинь шууд ашиг юу вэ гэж боддог ч юм уу тэгэл тиймэрхүү юм бол хаяал гарна тийм манайх болохоор бид нар одоо би дөнгөж нэгдүгээр семестрээр дууссан байна л да. Тэгээ манайх ерөнхийдөө хүн болгон амар өөрийнхоороо өөрийн юмдаа илүү их ингэж төвлөрч хийдэг. Багийн ажил яг нэг дундуур нь багийн ажил хийж исэн. Гэтэл нэг тийм одоо нэг тийм хичээлд яг байгаагүй. Тэгээд бид нар байнга ингээд бид нарыг заавалчгүй бие биенийхээ юмыг хар те өөр хүмүүс адилхан сэдвээ тэрнтэй яаж ажилласан байна та нар тэрийг ажиглал гэж бид нарыг бүр албаар ингэж харуулдаг бие биенийхээ юмыг тэгэхээр бас амар яг зоологийн хэлдэг шиг шар зарамдаа хөрөн эсвэл багш ингээд чи сайн хийсэн байна гэхээр за болчлаа гэж тийм юм магтаал авахаас амар гоё байдаг. Тэгээ бид нар анх болохоор яг одоо корона болсон байсан гэсэн манай сургууль бид нарт нэг урлагийн анги гээд бид нарт сургуулийг нээж өгсөн. Тэгэхэд хүн болгон бид нар ингээд нэлээд хэдэн олон ийм том ширээнд хоёулаа суугаад хоёр өнцөгтөн тэгээд өрөөгөр ингээд яваад хин юу хийж ингээл би биенийхээ ширээн дээр нь хараал те анхны зургийн хичээл орсон чи тэр сайн зурдаг юм байна энэ муу зурдаг юм байна гэл амар их ингээд би биенийхээ ингээд сонио ажиглах тийм өөр амьсгал бол амар байсан. Гэтэ одоо би нэг 2 3 дугаар семестраас ахуудаад би биендээ дасаад тэгээд ер нь би биенээ таньж мэдхээр бас арай өөр болох байх гэж би найдаж байна. Анх болохоор бүгдээрээ би биенээ танихгүй тий. Нэг коронавигаа болохоор сэтгэрхий ойртож болохгүй. Хүн болгон ширээнийхээ ингээд тойроод нэг юм газар ингээд нэг скотчоор юм наацсан. Яг тэрэн дотроо л хүн болгон байх хэвээр өөрийнхөө суудалтай. Тэгээд тэгэхээр бас нэг очиад нэг хитрхий ингээд ойртож болохгүй. Нэг амарсан эвгүүлсэн. Тэгээд одоо бол арай өөр болцсон. Манай анги болохоор яг 15 улаа болсон. Анх 16-лаа яжгаад нэг залуу нэгдүгээр семестр хаяад гарцсан. Одоо шууд өөр ингэсэн дизайн хиймээр байна. Дизайнераар ажилламаар байна. Бидний хийж байгаа юм хитрхий одоо хэрэггүй юм байна гэж өөрийнх нь хувьд тэгэж өөрөө тийм гаргаад тийм харамсалтай санагдсан бүх багш нар л яах юм бэ чи ядаж 1-2 семестр байгаад үзэлтэй те юу болох нь хар гэсэн чинь нөгөө залуу го тэгээд бид л одоо 15 болоо болсон. Гэтэ бас шалгуурт нь тэнцээд ороод ирсэн л болохоор бас өөрийн гэсэн чадвартай тэрийг мэддэг л залуу юм шиг байна. Тэгээд нэр тэрнтэй холбоотой манай бас нэг таньдаг хүүхэд ингээл хаасайгу fashion week-ийн ингээл тэг нэгдүгээр ингээд суугаал үзэж мүзэлгүйний байгуудыг нь цуглуулаад яваад байдаг байхгүй. Тэгээд та хоёрын амьдралд ингээд яг fashion designer сурж байгаа хүмүүсийн хувьд тиймэрхүү зүйлсүүд хэр их байдаг бэ? Одоо байх юм шиг байна. Тэгээд ер нь одоо ингээд сурж явах явцад мэдээж их сургуультай сурах юмас сурна. Гэхдээ бас нэг дизайн чинь нэг угаасаа л эргэн тойронд хаасайгу байж байгаа. Тэгээд дээрс нь ивентүүд айгүй их болно тий. Тэр алганд нь хэр их ингээд оролцох боломж гардаг вэ? Ер нь ингээд амьдрал дээр ингээ ажлын чинь ойр байдал юм шүү. Миний хувьд болохоор би одоохондоо тийм юм яг ороогүй байгаа. Гэхдээ би яг тийм одоо fashion week, Berlin fashion week-нээс одоо тусламаар байна те ямар нэгэн байдлаар оролцмоор байна гэж амар мөрөөддөг. Тэгэхээр болох байхах гэж бодож байна. Яагаад гэвэл манай сургуульд ч гэсэн ингээд профессорнууд зарим нь өөрсдөө бас дизайнернууд те тэгээд яг fashion week-ээр тусламж хэрэгтэй гэдэг хүүхдүүд дууддаг юм байлаа. Тэгэхээр ер нь бол нээлттэй үүднүүд бол байгаа. Тэгээ яг одоохондоо бол коронавига болохоор ямар ч ивент юуж байхгүй тодорхой. Тэгээд гэхдээ манай сургууль дээр бол яг сургуулийн яг тусгай new fashion гэд болдог. Тэрэнд угаасаа
заавал туслах хэрэгтэй байдаг. 4-р семестрийн оюутнуудаа л тэр нь бүр ингээд яг хичээлийн нэг кредит оноо олоод тооцогтой явчихдаг. Яг ингээд арын тайзан дээр нь тусалдаг ч юм уу, эсвэл ямар нэг ингээд жижиг шажиг зүйлсэн тусалдаг. Тэгээ энэ жил болохоор корона гэд болоогүй. Тэгээд харамсалтай нь тэр би юг нь энэ жил яг орох хэвээр туслах хэвээрсэн тусалж чадаагүй. Бустангаараа бол яг уу манай ангийн оюутнууд хал ингээл үе нэг ингээл зарлтын тэнцээ нэг фэшн үзүүлбэр одоо шоу болох чинь хэдүүлээ хамт явж үзье. Төлбөрөнд тэдгийж, таксанд тэдгийж хамтдаа явъя гэж айгүйх тэгэж бас явж үздэг. Тэр бол айгүй сонирхолтой. Тэгтээ бол ингээл байн гол үзэхгүй хаяа нэг үздэг ч юм уу тий. Тэгээ бустангаараа гэх юм бол яг би фэшнийг илүү бараг гудамжнаас л харчдаг зөө. Тэгээд одоо жишээлбэл free design кафен дээр ажиллаж ангууд тэр хаваар амар сагварлаг хүмүүс амар явдаг те. Тэгээд би бүр годомжин зогсож байгаа л хаяа ингээд ажлынхаа ингээд дундаа пауз хийхэд ингээд годомжин дээр ингээд гараа зогсож жаад ингээд гайхаад ер нь бол хараа зогсчихдаг байхгүй ингээд тэр ямар гоё хувц өмссөн. Энэ ямар гоё готалтай. Үн үсээ яатсан ингээд те. Манайд ингээд хаяа кафен дээр ингээд нэг амар өдрөө алга нэг юм галзуу хувц өмсч орж ирдэг нэг эрэгтэй хүн байдаг аахгүй юу. Аз тэр Хонконгоос ирсэн гэсэн. Тэгээд өөрөө Германд Берлинд загвар зохион бүтээгчээр нэг 9 жил бараг ажилласан. Тэр бас амар юм солиотой хувц өмсөн ингээд бандашаараа ингээд маск хийсэн ч юм уу те. Эсвэл ингээд янз бүрийн юм унжлагтай юм өмссөн ч юм уу ингээд амар лаглаг юм хүн ингээд харахад бүр ингээд вау гэд бүр шокнд орохоор тийм сонь хувц өмсөд хүмүүс айгүйх явж идэг. Тэрийг би бараг тийм шоун дээрээс харснаас илүү гудамжнаас тийм хүмүүсийг олж харах нь илүү гоё сонирхолтой бас амар амьд санагдаад байдаг. Тэрэл гоё. Би наадханд ч яг таарсан. Би нөгөө нэг Парис яг нөгөө нэг сургууль солилцоогоор байхад сургуулийн солилцоогоор тэгэхэд яг Paris Fashion Week гэд болж исэн байлаа. Би тэрийг ч сайн мэдгүй. Зүгээр яг юм магаа гэд нэг юм бас хотын төвд нэг юм штат тайл гэд байдаг байхгүй юу. Тэгээд тэнд нь очиад би найзтайгаа зүгээр л нэг гадаа кафений өнцөгт ингээд суугаад хоёлаа тэр залуу болохоор Erasmus бит хоёр хамт нэг байранд байжсэн. Тэгээ бас Нидерландаас иржсэн залуу тэгээ явахаас өмнө баяртай гэхэд хоёлаа зүгээр нэг кофе уучихгээд тэгээ суужсэн чинь амар их хүмүүс бүр амар гоё уцлаад яг нөгөө нэг ингээд энэ стайл ч юм уу Vogue ч юм уу тэрнээс гарч ирсэн хүмүүс шиг бүр ингээд хамгийн шинэ хамгийн стайлыг хувцсамсан. Тэгэл хажуугаар зүгээр явж идэг те. Тэгээ би бүр вау яасан гоё юм. Тэгээ яг тэр хавьд амар их тийм фэшн шоунууд болж ирсэн юм байлаа. Тэгээ хүмүүсүүд л орж гараад яг хүн хэрвээ тэгээд заавалжгүй плед авахгүй яг fashion week болж байгаа гэвэл тийг ойролцоо нөгөө нэг кафенд цугаал шоу бараг үзчих юм байна лээ. Тэрийг бол типэр болчихжээ. Тийм байна. Мэдмээр юм байна. Дөрвийн залуугийн нөгөө нэг сургуулийнхаа яг fashion week-д орох байсан чинь тэр нь болоогүй гэдгсэн чинь нөгөө Монгол яваад идэг нэг охины бичлэг байдаг шүү дээ. Өнгийн харандаага аваад цүнхээ дээрсэн чи хичээл ороогүй гэдэг шиг тэр санаанд орчлоо. Тэгээд та хоёр ерөнхийдөө өөрсдөө загвар ингээд зохион бүтээгчдийн хувьд одоо тэгээд дэлгүүрээр одоо шопинг хийхдээ юунд нь анхаардаг вэ? Тэгээд өөрсдөө хувцас ойж өмсөж гин үү? Тэгээд ойрын үед бас нөгөө нэг thrift shop-ууд айгуу тийм энэ болоод байгаа шүү дээ. Тэгээ одоо баруунд. Тэгээд Монголд ч гэсэн нөгөө нэг тойрог тэгээд тако гэх мэтчлэн тийм сайтууд нэгтсэн билээ. Жижигхэн дэлгүүрүүд юу гэх юм бол нөгөө нэг хүний өмссөн нэг ингээд дахин ашиглаад илүү гоё болгоод зард юм уу? Эсвэл зүгээр хуучнаар наваад өөрөөс гоё болгодог. Тийм чөлөөт цагийн тийм юу болчиход байгаа энэ лав. Тэгэнгүүт тойр ч гэсэн тиймэрхүү юм хэр хийж юм. Тийм гоё асуудал байна. Би бол яг наацаа чинь сүүл амар өөр анзаарч эхэлсэн яг хувцас одоо дэлгүүр хэсэгтээ яг шал өөр хардаг болсон юм. Өмнө нь ингээл одоо жишээлбэл Zara, H&M эсвэл янз бүрийн ингээл брэнд рүү ороод зүгээр шууд гаднах үзмжийг хараад энэ ясан гоё энийг авчи хямдсан байна 2 евро 3 евро 5 евро гэл ингээл цоглуулаад байдаг гэсэн тий. Тэгээ дараа нь тэр нь ингээл 1 угаагаал 2 угаагаал муухай болол хаяал ингээл тэгдэг. Тэгээ ингээд сүулт нь бодоод исэн чинь угаасаа тэр нь одоо их дэлхийд амар муу тий амар тийм ер нь бол ирээдүйд тийм байдлаар хоцролт хийх ер нь бол маш буруу гэдгийг бол маш сайн ойлгосон. Тэгээд одоо ер нь хувц авах юм бол мэдээж
авахаар болох юм бол материал маш сайн бас ойдлынх нь одоо ямар ойдлоор ойгдсан байна, сайн ойдол байна уу, хурдан задрахаар байна уу ч юм уу тэрийг маш сайн харна. Тэгээд бас хувцас авахдаа маш олон төрлийн одоо хувцсан дээрээ зохиж болох үгүйг нь дотроо бүр ингээд амар бодно. Би анх ингээд гайхдаг гэсэн байхгүй манай ажил дээр нэг эмээ ингээд 3 өдөр орж ирээд тэгээд янз бүрийн палача авчирж орж ирээл өмсөж үзээ. Доор нь тэр нэг легинг тэрхэ авах га тэрийг ингэж 3 өдөр болж иж авдаг гэсэн. Авч ирсэн авах. Тэгээд би гайхаад ёо энэ эмээ одоо дахиад ороод ирэх ямар амар залхуутай эмээ вэ гэж боддог гэсэн. Тэгээ яг бодсон чинь нэрнгээсээ яг ингээ хувцас авахдаа олон хувцсан дээр нь зогч ийн үү те хэр удаан тэр хувцсыг өмсөхөөр байна, идэлхээр байна. Тэгээ тэр нь одоо дэлхийдээ friendly чадж гин үү те одоо өөрийнх нь бас мэдрэмжинд нь гоё таарч гин үү, материал нь гоё зөөлхөн байна уу, эсвэл тэрийг одоо өмсөхөөр өөрт нэг тийм гоё ихтгэл өгдөг ч юм уу те ингээд энэ хувцсыг өмсөхөөр би нэг гоё өөртөө ихтгэлтэй болчтой шүү гээл те яг тэгжэл сүлд яг хувцас сонгодог асан. Тэгснээс яг өмнө нь бол хувцсны тал дээр айгу муу мэдлэгтэй байсан мэлээ. Зүгээр загвар л гэж боддог гэсэн мэл. Тийм байна бас халтай байна. Миний хувьд бас ер нь яс анх одоо сургуульд явахдаа 10 жил тахтаа бас амар их цаараа их болдог байсан. Тэгээд яг одоо юу модон дээр тэрийг ялсахтаа тэгэл бараг л 7 хоног болгон цаараа нэг шалгаал шинэ нэмэрсэн байна уу те юу байна юу өндөрсөн байна гэх амар тэгж харсан байсан. Гэхдээ оюутан болсноос хойш хүн тэгж их шопинг их надад тийм заавал ерөнхийдөө гараагүй. Тэгээд хүн бас яг бүх юмыг өөрөө ганц бие амьдарч байгаа болохоор өөр юмд илүү их цаг явдгийм байлээ. Тэгэхээр хүн нэг тийг хувцаа ингэж сонгож авах яах надад ерөөсөө заавах гэж гараагүй. Тэгээ одоо болохоор миний хувьд би яг ингэж дэлхийдээ ээлтэй байх тийм юм надад амар чухал болсон. Өөрийнхөө амьдралыг яг тэр нь зохицуулах гэж одоо хичээдэг. Тэгээд ер нь бол тэгээд нэг их уул нь яг загвар дизайн хийж байгаа мөрчлөө би амар бага хувцас авдаг болсон. Тэгээд ер нь чанартай хувцастэй хүн жоохон үнэтэй гэсэн чанартай байвал тэгэл тэрийг удаан өмсөн те. Тэгээ би бас нэг хувцас авахтаа ингээ бодоод би өнөөдөр аваад маргааш энтертэй байх уу гэж бас тэрний тухай их амар боддог. Тэгэхгүй бол ингээл авчаал тэгэл 2 өдрийн дараа за энэ өнгө арайч те болохгүй маань эсвэл миний удаа таарахгүй байна гэл хүн одоо хитрхи сонь одоо заримдаа гэхдээ би бас амар сонь сод юм авах амар дуртай. Тэр нь тэгэхээр бас яг өмсгöd амар гоё юм мэдрэмж авахд гоё идэх юм гэдэг юм уу та тий. Тэгээд яа. Гэтэ ер нь арай бага шоп нь болдог болцсон. Илүү хувцсыг ингэж харж анализ хийх нь илүү их болсон байлаа. Эсвэл бас тэр нөгөө vintage гэд яг юу гарчсан те second hand-ны яг тийм application тэр амар гоё исэн. Тэрийг яг би сүүлд нэг үзчихэд дотор нь янз бүрийн яг ингээд тэр айгүй амар санагцсан. Одоо амар том дэлгүүр хэсэж ингээд одоо Humana шиг одоо second hand том дэлгүүрүүд байдаг ч гэсэн бас одоо шууд интернетээр утсаараа ороод ингээд хэдэн search хийгээл нэг гоё цамцныхаа мэдээлэл гаргаж ирээл тэр бол айгүй бас одоо бол амар одоо тренд болоод байгаа юм шиг санагдсан. Яг хүн тэгээд бас өөрийнхөө одоо сайн үлдсэн. Гэхдээ өмсмөргүй хувцас тэр нь зарж болдог. Тэгэхээр бас амар зүгээр ингээ эргэлтэнд байж идэг. Харин яа. Тэгээд ер нь бол фэшн чинь амар том индастри болсон тий. Тэгээд угаасаа бараг бидний хэрэгцээг бол бүр угаасаа давцсан шүү дээ. Тэгээ бид нар ер нь бол нэг сайн өвлийн хүрдэг, нэг сайн өвлийн готл байж хад хангалттай байхад одоо ингээд үйл болох болгонд ингээд сезон тэгэл ингээд 4 үйлрлийн өөрчлөгдөөл тэгэл бараг тийм mid season гэл бараг нэг үйлрлийн голоор нь ч гэсэн дахиад ингээд шин загварын коллекцод гаргаад байдаг нь ингээд яалтчгүй бидний нөгөө consumerism-ыг амар хөвгтэй өдөө хатгаад тэгэнгүүт тий ялчгүй бид нар ингээд дандаа ингээд хамгийн модонд орж байгаа юмыг авах хэрэгтэй юм шиг гэтэл жилийн дараа тэр нь буцаад модоос гарчна гэдгийг манай сонсогчд бас хэлмээр санагдлаа. Тийм. Ер нь бол яг зүгээр одоо загвараар сурдууч гэсэн хувцсан сонирхолтой хүмүүс байж болно шүү дээ. Тийм хүмүүс зөвлөхөд бол хувцас мэдээж авахын тулд эхлээд хэр төсвөртэй вэ? Тэ одоо хэр удаан хэрэгжилж чадах вэ? Одоо энэ байгальд ээлтэй байж чадах уу гэдгийг бодох нь л айгүй зөв юм шиг санагдсан. Тэгээд мэдээж угаасаа чамд загвар нь таалагдах хэвээр, материал нь таалагдах хэвээр, бас өнгө нь таалагдах хэвээр.
Тэгээд энэ бүгд яг бүгдээрээ яг зэрэг хамт байж чадах юм бол тэр хувцсыг сонгоод өмсөд явах юм бол илүү одоо хувцсны утга учирыг би яг тэгэн дээрээс л олж харах байх гэж бодсон. Хувцас ч өөрөө бас амар том утга учиртай том зүйл юм чинь. Тийм зүгээр л нэг бас өөрийнхөө энэ шалдан биеийг нууж байгаа нэг хэрэгсэл гэж бол би өөрөөсөө боддгоо. Тийм ч учраас яг сонголтондоо бас илүү ингээд тий олон аспектыг бодож үздэг байгаасай гэж шүү дээ манай цуглаа маань. Окей. За тэгвэл хэдүүлээ буцаад жоохон сайн болвол жоохон оюутны амьдрал тий ерөнхийдөө дизайнерын оюутан байхад ямар ингээд хэмээг юу бодож явдаг талаар жоохон ярилцлаа. Буцаад яг хүмүүсийн асуусан сонирхдаг юмнуудын талаар ярих юм бол хамгийн inspiration авдаг ном програм скол бол ер нь та хоёрын holy grail болсон. Энгүүгээр л бол би загварын дизайнераар үргэлжлүүлж сурахад аягүй хэцүү болно гэсэн юмнууд юу байна вэ? За би бараг энгүүгээр л загварын дизайнер сурахад хэцүү болно гэдэг зүйлийг бол миний хүсэл мөрөөдөл гэж би бол ойлгож байна. Миний хүсэл мөрөөдөл унтрах юм бол би тэр мэргэжлийг загварын дизайнер ер нь бол цааш нь үргэлжлүүлж бол сурч чадахгүй. Тэгээд яг уу яаж энэ хүсэл эрмэлзлийг би авсан бэ гэхээр эмээгээс авсан. Манай эмээ бас бага ахтай айгүй хувц ойдог хүн байсан. Дээл айгүй хойдог. Тэгээл би эмээгээ хараад ямар гоё юм бэ? Би ч гэсэн ингээл хувц хийгээд бас суудаг хүн болох юмсан гэж айгүй боддог байсан. Тэгээд тэр болохоор яг л ингээд намайг одоо хүртэл ингээд дотроос минь байнга галын минь ингээд хастаагаад идэг зүйл эмээмээ нэмшил надад санагддаг. Тэр бол яг хувь хүн болгоных өөр идэг гэж магадгүй. Минийх болохоор хамгийн яг гол зүйл нь тэр. Тэгээд босож яг медиагаас авдаг мотивашн гэх юм бол би Netflix дээр айгүйх фэшны талаар докюмент үзэх дуртай. Одоо жишээлбэл нэг загвар зохион бүтээгчийн одоо амьдралын түүх ч юм уу тий Netflix дээр янз бүрийн гоё гоё докюментууд байдаг. Эсвэл өөр одоо жишээлбэл загварын гоё сэтгүүлүүд харж болно. Эсвэл Instagram-аас би бас амар их inspiration авдаг. Instagram дээр юу н байн гоё гоё загвартай холбоотой одоо брэндүүдийн зурагнууд ч юм уу эсвэл одоо гоё гоё модельүүдийн юм inspiration өгж байгаа юмнууд ч юм аа эсвэл зүгээр бүр юм хувь хүн артистууд гэдэг чинь ингээд сонин юм хийдэг тийм ингээд гинт юм хизэж харж байгаагүй нэг сонин коллаж ингээд наагаад гаргацсан ч юм уу тэрийг хараад тиймэрхүү юмнаас л айгүйх inspiration motivation авч өрнө хичээлийнхаа юмнуудыг хийдэг. Миний хувьд болохоор би амар аялах дуртай. Тэгээд би ер нь аялахгүй л бол надад одоо аялж ийж нэг нүдэ шинэ юмар тайлж ийж те хүн inspiration авдаг гэж би бодож байна. Тэгээд би болохоор ингээл шинэ хотод ороход заавалчгүй нэг хувцастай ойрхон юм надад бол хэрэггүй. Би одоо ингээл сонин сүм өмд ороод ч юм уу те ингээд одоо миний сүүлд санаж байгаа юм болохоор би яг UDCAD application хийж хахад интервью хийж хахад би Грeenland Грис гэх үү? Гриктэйсэн. Тэгээ нэг арал дээр аялж исэн ууланд гэтээ яг онлайн интервью хийсэн. Эдгээр ч гэсэн намайг асуугаа чи хаанаас яаж inspiration олдог вэ гэж. Тэгэхээр би яг бодсон чинь ер нь бол ингээл намайг тойрж байгаа надад шинэ сонин юм. Тэр үед болохоор бид нэг юм Грекийн нэг юм сүмд орж исэн. Тэгээ ингээ модон сүм байсан амар сонь хан модоор үүд модон модоор юм structure юм хийсэн. Тэр амар сонио. Надад ингээд ер нь хүний мэдгүй одоо хүний дээр үе хийжсэн юм ч юм уу эсвэл одоо ингээд натур те хүн байгаль амар inspiration болдог. Хүн тэгээд яг ингээд өрөөнөөсөө гараад нүдэ шинэ юмар ингээд хараад тэг харсан юм болгон нэг сони юм хүн олохоор л байдаг. Зүгээр л гэрээсээ өрөөнөөсөө гарах л бараг чухал байдаг гэж би бодож байна. Би яг хотлонгийн хэлсэн шиг бас нэг өдөр яг ингээд өрөөндөө зүгээр ингээд тэнгэр рүү харсан хөвтчихсэн аахгүй. Тэгээд яг тухайн үед ингээд тэнгэр хараад нэг юм хон бодоо хөвтчихсэн чинь яг цонхны наан нэг монстера миний нөгөө нэг навч модны ингээд навч нь ингээд цонх руугаа унжчихсан. Тэгээд тэрийг харж яснаа гинт ингээд амар юм
загварын нэг ямар нэгэн санаа шууд орж ирдэг ч юм уу тий. Иймэрхүү жижиг шажиг юмнаас хаяа гинт амар их загварын санаанууд амар их орж ирдэг. Чи ер нь тиймэрхүү загварын санаа хаяа тэгэж орж ирдэг үү? Харин тэгээд яг тэрнээс болж би хүн болгонд яг хэлий жижигхэн тэмдэглэлийн дэвтэр үзэхдээ байнга бидээ авч явжээ. Тэгвэл санаа ч юм шиг үү. Тэгэхээр амар харамсалтай. Би ингээд залуу байхдаа ч юм хэдэн жилийн өмнө ингээд ерөөсөн нэг ямар ч тэмдэглэлийн дэвтэргүй явдаг. Тэгэл санаа орч ирэх яасан гой санаа юм. За би мэдж байгаа юм чинь дараа байж лээ ингээд. Дараа нь болохоор санаа байсан гэдгийг мэднэ. Гэтэ ямар санаа гэдгийг мартчих тийм байлээ. Тэгэхээр ер нь тэмдэглэлийн дэвтэр зүгээр л муухай зурсан ч гэсэн бичсэн ч гэсэн ямар нэгэн байдлаар юм тэмдэглээд явуул амар гоё. Тэгээ дараа нь хүн ямар ч юм яг нэг юм хийх хэрэгтэй болно шүү дээ. Inspiration орж ирэхгүй болоод хүн тэрийг ухаал би ер нь юу бодож исэн бэлээ гэхээр амар их бодол санаа ингээд хөгждөг юм байлаа. Тэгэж тэгэхгүй бол яг юм хийх гингүүд ингээл дуудлагаар шүү хэрэг ирэхгүй шүү дээ санаанууд чинь. Тийм ээ наачаа хэрэгтэй зөвлөх байна. За окей. Тэгээд хоёрт ерөнхийдөө тойрын зүгээс бас яриаггүй үлдэгцэн. Тэгээд сонирхолтой ер нь оюутны амьдралын талаар fashion designer сурж байгаа хүний хувьд анзаарч ирсэн зүйлсүүд байна юм шилэх. Хэрвээ үгүй олвол хэдүүлээ бас дахиад төр завсарлаад тэгээд дараачихаа хэсэг рүү орж болж юм. Тэгээд YouTube-аар үзэх хүмүүстээ бас зориулаад хэлэхэд энэ ингээ 2 дугаар хэсэг нь дуусж байна. Тэгээд 1-р хэсгийг үзег болол үзээд тэгээд үргэлжлүүлэх 3 дугаар хэсгийг үзээрэй.